Хүн бол биологийн төрөл зүйлийн хувьд дээд сүмд хижээсний баг болох приматын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд үүнд хүнээс гадна сармагчин, хагас сармагчин ордог байна. Приматын багт хүн тус бич, хүн болон түүний ойр төлөвүүдийг багтаасан хоминид гэж хуваагдав. 6.2 сая жилийн тэртегээс хүн шимпанзе хоёр ялган хувьсах болсныг гэрчлэх баримт тулдурууд Африк төвдөх олдвайн хавцаг, хадаар, идалтуу, кобифоран руу брокийн хийл зэрэг газруудаас олдсон юм. Хүн төст бичнээс Homo habilis, Homo erectus, Homo neanderthal, Homo denisov, Homo heidelberg гэх мэт олон төрөл зүйл салбарлан гарчээ. Эдгээр төрөл зүйлүүдээс шалгаран үлдсэн цорын ганц хүн төрөлтөн нь Homo sapiens буюу бид гэлээ. Орчин үеийн хүн бий болох энэ урт хугацаанд байгаль цаг уур, амьтан ургамлын аймагт нэлээд өөрчлөлт гарсан юм. Чулуучсан ясны олдврууд хүний хувьсэл хөгжлийн бүх үеийн талаарх мэдлэгийг хүн төрлөختөнд өгдөг. Давлын ясны хэмжээ хэлбэр нь хүний эртний уг дээдсийн чадварыг илэрхийлнэ. Босоо явдаг байсан байж болзошгүй хүн болон мичний шинжийг хостуулсан Сахелантроп Чадинаас зөвхөн гавлын ясал олджээ. Босоо явдаг байсан байж болох дараагийн хүн төрс мэт бол Ororhyntogenensis юм. Түүнээс үлдсэн олдвор цөөвтөр бөгөөд хүний шууд өвөг гэх магадлал багатай. Ardipithecus cadaver хүний ургийн модны нэн эртний игнэнд байрлах зүйлүүдийн нэг бөгөөд Ororhyntogenensisтэй адил бахин том соёотой байжээ. Багаж зэвсэг хэрэглэдэг байж болзошгүй төрөл зүйлийн нэг нь Australopithecus буюу өмдийн хүн юм. Australopithecus нь хэд хэдэн төрөл зүйлийн нэг бөгөөд мичтэй төстэй боловч бүгд босоо явдаг байв. Тархины хэмжээ нь одоогийн шимпанзетай ойролцоо. Тэдний гол төлөөлөгч нь 1974 онд олдсон Australopithecus afarensis бөгөөд түүнийг Lucy хэмээн нэрлэжээ. Australopithecusтэй нэлээд ойролцоо бүлэг зүйлийг Paranthrope гэж ерөнхийлөн нэрлэдэг. Гэхдээ Australopithecus маш том эрүүшүүдээрээ ялгагддаг байна. Цагуурын өөрчлөлтөөр устж үгүй болжээ.
Homo habilis нь Australopithecтэй маш төстэй. Тэднээс үе дамжин бий болсон гэж үздэг. Australopithecийг бодвол нүүр нь хүнийхтэй адилавдар чулуун зэвсгийн 90 үед тэднээс эхлэхдээ тул тэднийг чадварлаг хүн хэмээн нэрлэдэг байв. Аз даяар тархмал байсан Homo erectus-ууд дэлхийгээр тархсан анхны хүн төрөлтнүүд байлаа. Тиймээс тэднийг босоо явагч хүн хэмээдэг. Өндөр бахин биетэй тэдний тархи өмнөх төрлүүдээс том, гавлын ясан урт, хөмсгөний ном хөгжсөн байв. Тэдэнтэй төстэй Homo ergaster хэмээх бас нэгэн төрөл байсан гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд чухам тэднийг хүн гэж ялгагдах анхны homинид гэдэг байна. Баруун Европоос олдсон хамгийн эртний homинид нь Homo antecessor юм. Өндөр том тархитай тэд Homo erectus-аас үүсээд хожим Homo heidelberg болон хөгжсөн байх магадлалтай. Европын Неандертал, Африкийн орчин үеийн хүн хоёрын сүүлчийн өвөг гэж тооцогддог Homo heidelberg нь өндөр бахин бие, том тархитай байсан бөгөөд маш сайн анчид байжээ. Homo heidelbergээс үүссэн намхан бахин биетэй том тархитай Homo neanderthalчууд Homo sapiens буюу бидний шууд өвгөтөө зэрэгцэн оршиж байв. Европ твээс тэдний олдвор ихээхэн олддог бөгөөд мөн баруун өмнөд Аз, дундад Азаас ч олдсон байдаг. Алтайн хүн хэмээн нэрлэгддэг Денисовчуудын талаар мэдээлэл ихээхэн хомс байдаг бөгөөд Неандертал болон орчин үеийн хүнтэй цус холилдож бий болсон гэдэг таамаглал хүчтэй байдаг. Дээр хүн төрөлтнүүдээс гадна Индонезиас олдсон Homo florensis хэмээх homинид бас байжээ. Homo sapiens буюу орчин үеийн ухаант хүн нь бусад төрөл зүйлүүдээс цорын ганц үлдсэн хүн төрөлтөн бөгөөд сэтгэн бодох чадвараас гадна дасан зохицох чадвар, нийгэмшилт, бусдыгаа гэсэн хүнлэг сэтгэл, ёс суртахуун нь дэлхийд ноёхох үндсэн шалтгаан болжээ. Ойролцоогоор 1.8 сая жилийн тэртегээс Homo erectus-ууд
Африкаас хуваагдсан нүүх нүүдэл эхэлж Европ Азид тархсан юм. Эдгээр хүмүүсийн нэг хэсэг баруун өмнөд Азаар дарин Ираны нутаг хүрч тэндээс Кавказ, Баруун Аз болон Төв Аз руу нэвтэрчээ. Монгол оронд Алтай нуурын өмнө талаар нүүдлэн явж говийн Алтай бүс нутагт дараа нь бусад нутгаар тархсан байв. Үүний нотолгоо нь 800 мянган жилийн тэртет холбогдох Баян-Онгор аймгийн Үлзий сумын нутагт орших нарийн голын бууц, Мөн аймгийн Баянлаг сумын нутаг дэх цагаан агуйн олон соёлт урсгалууд юм. 2.5 сая орчим жилийн өмнөөс дэлхийн уур амьсгалын томоохон өөрчлөлт явагдаж эхэлсэн бөгөөд манай дэлхийн ихээхэн хөдөрч ихэнх газар нутагт асар том усан давхар тогтсон байна. Ийхүү өмсөлтийн үе эхэлжээ. Өвөл орсон цас зундаа хайлахгүй олон 10 жил болоход хэдэн мянган метрийн зузаантай мөсөн давхаргууд үүсжээ. Плейстоцены үе хэмээн нэрлэгддэг энэ үед дэлхийн хуурай газар өнөөгийнхөөс харьцангуй их буюу зарим газрууд уснаас ил гарсан байна. Энэ нь өнөөгийн хүн төрлөختөн болох оюун ухаанд хүмүүс бүх төвд хүрч болох замыг нээсэн юм. Энэхүү нүүдлийн давлгаа ойролцоогоор 60 мянган жилийн тэртегээс явагдсан бөгөөд Зүүн Африкаас Арабын хойгт шилжин сууршиж тэндээсээ Евраз даяар түгэнд тархжээ. Хинти аймгийн Норлон сумын салхи хэмээх газраас 34 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний үний гавлын ясны оройн хэсэг олдсон нь Монгол орны нутгаас олдсон Homo sapiens-ийн хамгийн эртний үе тооцогдох олдвор юм. Энэ талаар түүхийн шинжлэх ухааны доктор Гүнжин Сүрэн Монгол Улсын шинжлэх ухааны академийн сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагадаа 34 мянган жилийн өмнөх үед холбогдох уг хүний ясыг шинжилж үзэхэд Евразийн баруун хэсгийн ухаант хүнтэй ижилсэж байгаа бөгөөд чинь үеийн хүмүүс Монгол нутагт Алтай нурууны умард ба өмнөд хоёр замаар нүүдлэж ирснийг нотолгоо болно хэмээн өгүүлжээ. Эртний хүмүүс байгалийн бэлэн мод чулууг ашиглахаас гадна чулууг засаж янзлах болсноо сэтгэлгээний томоохон ахиц, уурах тархины хөгжил, түүгээр дамжин гарын урд төсөөлөн бодох, сэтгэх чадвар хөгжсөний үр дүн байв. Чулуун зэвсэг хийх арга барил, онцлог, ялгааг үндэслэн чулуун зэвсгийн үеийг палеолит, мезолит, неолит хэмээх 3 үед хуваадаг. Чулуун зэвсгийн хэлбэр хийцээр нь тус тусад нь ялгана. Хайрган чулууны зөвхөн нэг талаас нь хагалж хурц ирмэг гаргасны чоппер, хоёр хажуугаас нь хагалж бэлтгэсний чоппинг гэх бөгөөд эдгээрийг хамтд нь хугдас хэмээн нэрлэдэг бол хоёр талаас нь ирсэн чулуун зэвсгийг гэлтэр чулуунаас цуулж аваад үлдсэн хэсгийг нь үлдэц чулуунаас хагалж авсан цуулдас урт нь өргөнөөсөө 2 дахин урт бол ялтас, үлдэц чулуунаас хагалж авсан цуулдас өргөн нь уртаасаа 2 дахин өргөн бол залтас гэх мэтээр нэрлэдэг. Үлдэц чулуунаас өргөн залтас цуулан авч ирмгийг нь дахин засаж гурвалжин мэс хянгарыг бэлтгэн. Чулууг хоёр талаас нь ээлжлэн цохиж хагалж бэлтгэсэн зэвсгийг бифас гэнэ. Чулуун зэвсэг хийх аргачлалыг товчхон илэрхийлбэл
эхлээд чулуугаа сонгоно. Дараа нь өөр нэг чулуугаар гаднах хэлбэрийг өөрчилнө. Тэгээд ямар нэгэн биетээр эрэмгийг нь хурцлана. Дараа нь шавх үзүүртэй зүйлээр өөлж засна. Ингээд эцэст нь гэлбэр зэвсэг бэлэн болно. Түүхийг олж мэдэх, судлахад эд үлгийн, бичгийн, аман гэсэн үндсэн их сурвалж байдаг. Эртний үеийн түүхийн гол их сурвалж нь эд үлгийн дурсгал юм. Эд үлгийн дурсгалыг тусгайлан судлаж, он цагийг нь тогтоо, тухайн үеийн байдлыг олдсон эд үлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож, хөгжлөн бичих шаардлагын үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж хөгжсөнийг археологи буюу эртний судлал хэмээн нэрлэнэ. Археологийг жинхэнэ шинжлэх ухаан болон хөгжихэд нийтийн тооллын 79 оны үед Гизоын галтуулын дэлбэрэлтэд тэр чигээрээ дарагдсан Помпей, Геркуланум хотуудыг 18 дугаар зууны ихэр малтан шинжилсэн ажил маш их ач холбогдолтой байв. Помпей малтлагын үеэр анх удаа 1600 жилийн өмнө сүнсэн энэ хотын ард олны аж байдал, амьдралын дүр зургийг тэр чигээр нь нөхөн сэргээж чаджээ. Маллаг хийсэн судлаачид юун түрүүнд аж ахуйн холбогдолтой зүйлийг судлахын ач холбогдлыг анх удаага мэдэрсэн гэдэг. Харин Монгол оронд 1889 онд Оросын эрдэмтэн Ядринцев орхон голын хөндийгөөс эртний түргийн үл уншигдах бичээс төшөөг олж Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар хоргон хотын ор үлдцийг малтаж эрдэм шинжилгээний тодорхойлт бичсэн цагаас археологийн судалгааны ажил эхэлжээ. Үүнээс хойш олон судалгааны ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд эдгээрээс 1922 онд Монголын говьд Америк нэгдсэн улсын судлаач Рой Чэпмен Эндрюсийн удирдсан экспедицийн хайгуул судалгааны ажил 1924-өөс 25 онд Ноён Монголын хавьд Хүннүү гүрний язгууртнуудын том булшийг Козловын удирдсан анги малтан шинжилсэн ажил ихээхэн онцлогтой байв. Монгол зөвлөлтийн судалгааны ангиуд тухайн үеэс хамтран ажиллах болсон бол 1942 онд Монголын ууган археологч Хөдөөгийн хэмээн алдарсан Дамжны Перлегой хуучнаар Төв аймгийн Авдар баян сумын нутаг Авдар уул Хүйтний голын баруун хөтлийн археологийн дурсгалуудыг малтан шинжилсэн нь Монгол оронд монгол хүн анх удаа археологийн маллагыг бидаан хийсэн анхны эрдэм шинжилгээний ажил байлаа. Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаанд Хөдөөгийн Перлей, академик Алексей Павлович Окладников, академик Анатолий Пантелеевич Деревянко, археологч доктор Намсгайн Сэр-Оджав, доктор профессор Довдон Баяр, археологч эрдэмтэн Цог Данзангийн Дорж Сүрэн, академик Дорж Хандын Дорж, Америк нэгдсэн улсын археологч Джон Олсон, Зөвлөлт холбоот улсын археологч Виталий Васильевич Волков, доктор Гүнжин Сүрэн, Зөвлөлт холбоот улсын археологч Валерий Трофимович Петрин, академик Дамжин Сүрэнгийн Цэвэн Дорж, доктор Цэрэн Давг, доктор Цогтбаатар зэргээс гадна олон эрдэмтэн судлаачид үнэтэй хувь нэмэр оруулжээ. – 1836 онд Дайнын эртний эвлэгийн зүйлийн музейн ажилтан Томсон музейн олдуруудаа чулуу, хөрөл, төмөр зэвсгийн үе гэж 3 хэсэгт хуваасан нь хүн төрөлхтний түүхийг гурван системээр хуваасан анхны эхлэл байсан төдийгүй археологийн шинжлэх ухаан болон хөгжих эхлэлийг тавьжээ. Английн судлаач Лубок палеолит хэмээх нэр томьёог 1865 онд анх хэрэглэсэн бөгөөд энэхүү нэр нь эртний грек хэлээр хуучин чулуу хэмээх үгсээс бүтдэг байв. Францын археологч Бошэ де Перт 19-р зууны тэргүүн хагаст Европын хэд хэдэн агууд хийсэн маллагын дүнд
Чулуун зэвсгийн зэрэгцээ олон тооны амьтны яс олцныг наривчлан судал, эдгээр хоёр төрлийн олдрууд нь хоорондоо нарийн холбоотой болох тухай санал дэвшүүлэн тавьсан нь тухайн үеийн шинжлэх ухаанд дуйлан болж чулуун зэвсгийн дурсгал газруудыг хайж илрүүлэх, маслах хийх ажилд том түлхэц болжээ. Францын археологч Габриэль де Мартеле чулуун зэвсгүүдийн хэлбэр хийцэн харилцан адилгүй байгааг анзаарч хоорондоо адил төсгүй зэвсгүүдийг олсон газар нутгийнх нь нэрээр нэрлэж эхэлсэн байна. Ингэж Шэл, Ашел, Мусти, Ориньяк, Солиотре, Мадлен гэсэн чулуун зэвсгийн үеийн Францын сонгодог үйлчлэл бий болсон юм. Гэвч энэхүү үйлчлэл нь палеолитийн судалгааны хөгжлийн явцад Европ, Ази, Америкийн зарим бүс нутгийн хуучин чулуун зэвсгийн ангилал үйлчлэл тохирохгүй болсон тул палеолитийн үеийг дотор нь доод, дунд, дээд гэсэн 3 үеийг хуваажээ. Нэг сая жилийн тэртет Homo erectus-ууд Аз-Тэвийн ихэнх хэсэг тархсан байсан бол 600 мянган жилийн тэртегээс Homo heidelberg Төв Европ тархсан байна. Энэ үеэс Ашелийн соёл хэмээн нэрлэгдэх хоёр талаас нь нарийн засаж янзалсан чулуун зэвсгүүд бий болжээ. 350 мянган жилийн тэртет Homo neanderthalууд Европ тивд бий болж 300 гаруй мянган жилийн турш Европыг эзэгнсэн юм. 195 мянган жилийн тэртет Африк тивд анхны Homo sapiens бий болов. Плейстоцены энэ үед дэлхий дахинд мөлтөлийн үе эхэлж хүйтэрч байсан боловч манай орны ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт одоогийнхоос харьцангуй их чиглэг уран талаан уур амьсгалтай, бороо ихээр ордог, олон гол горих нуур цөөрөм, үүс ургамал ихтэй талбай ойр талд байсан бөгөөд байгалийн ийм таатай нөхцөлд амьдарч байсан арслан зан, савгад гэрс, зэрлэг үхэр, адуу, буг, тэмээ, янгир зэрэг амьтдыг хүмүүс олуулаа хүч хавсран өндөр эрэг, уулын хавцал, ялаг, ганг юм уу тусгай угсан нүх, намаг зэрэг чахан унгаах аргаар агнадаг байжээ. Өнөөгийн Монгол нутаг дахь хамгийн эртний үед холбогдох олдрууд бүхий бууз суурьнд 800 мянган жилийн өмнөх үед холбогдох Баян-Хонгор аймгийн Үлзий цумын нутаг, уран хайрхан уулын орчмын нарийн голын хөндий. 750 мянган жилийн тэртет холбогддог Баянлаг сумын цагаан агуй, Өвөр Хангай аймгийн Богд, Өмнөг аймгийн Булган сумын Заагт орших Захиуртын хөндий, Улсын хилийн ойролцоо Хамбогд сумын Оцсон майнд, 300 мянган жилийн тэртет холбогдох Дундгов аймгийн Гурван сайхан сумын Ярх уул, Мөн аймгийн Дэлгэр цогц сумын Ёроол говь, Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхрийн гол, Мөн аймгийн Алтай сумын Барлагын гол зэрэг олон газрууд багтдаг. Доод палеолитийн үед эртний өмөрс чулуун зэвсэг хийхдээ чулууг чулуугаар цохиж хаглах аргыг өргөн ашиглахын хамт голын усанд мөлийж илэгдсэн гонцгой хэлбэрийн хайрах чулууг сонгон авч хугдас үйлдэн хэрэглэж байв. Ингэхдээ хайрган чулууныхаа хамгийн нарийн талаас нь эхлэн цохиж хаглана. Эхний хаглалт дараагийн цуулалт хаглалтын эхлэл болдог байжээ. Доод палеолитийн төгсгөл үед чулууг засаж багаж зэвсэг хийх ажиллагаанд тодорхой дэвшил гарчээ. Энэ үед үлдэж чулуунаас 100 хэлбэрийн урт утгаар ялтаас цуулж авах арга өргөн дэлгэрсэн байна. Хайрхан зэвсгийн гол төлөөлөл болох чоппингийг зөвхөн 90 хэсгийг нь хагалж бэлтгээд бусад хэсгийг нь хагалж цэцлэгүй үлдээдэг байв. Гэлбэр зэвсгийг том хайрган чулууг хагалж цуулсан ялцаар голчлон хийдэг байсан бөгөөд гонцгой хэлбэртэй 90 талыг нь шавх үзүүрлэн гарт багтгаад засаж бэлтгэн цохих, хэрчих, бутлах, бусах, газар ухах, мод буглах зэрэг олон төрлийн үйлд хэрэгэлдэг байв. Гэхдээ энэ үед дан ганц чулууг ашиглаж байсангүй. Арслан зан, савгад гэрс зэрэг том амьтдын яс, модон бороохой, шийдэм зэргийг ашиглаж байжээ. Дунд палеолитийн үед их газрын мөслөхийн төгсгөлтэй давтсан бөгөөд Европ, Ази, Умард Америкийн ихэнх хэсэг зузаан мөсөн хүчлагтай болжээ. Үүнээс Азийн мөслөхийн голомт нь Урал, Шинэ газар, Памир болон Дундад Сибирийн тэгш өндөрлөгийг хамарсан байна.
Эрчимтэй хөгжлийнхөө үед мөслөг өргөргийн 60 градуст хүрсэн бөгөөд мөслөг хоорондын үед далайн дүрэлт ихсэж уур амьсгалын их газрын шинж нэмэгдсэнтэй холбогдсон өргөн уудам нутагт газар доорх мөслөг буюу мөнх цэвдэг тархжээ. Монгол оронд Монгол алтай хангаан нурууны салбар улс хөвсгөл Хинтийн улсын өндөрлөг хэсгээр мөслөг болж дархтын хотгор хөвсгөл нурын эрэг дагуух уул нурууд мөсөн хүчилхтэй болжээ. Энэ үед Арслан зан, Савгад эрс, Зэрлэг адуу, Үхэр, Буг зэрэг бусад туурайтай амьтдын зэрэгцээ хүйтэн сэрүүн уур амьсгал зохицсон цаа буг, хандгай, Азийн бавгай, арслан зэрэг амьтад шинээр нутагшсан байна. Тухайн үеийн байгаль цагуурын нөхцөл нь эртний хүний амьдралд багагүй нөлөө үзүүлж байсан бөгөөд байгаль цагуурын бэрхшээлийг даван туулахын тулд хөдөлмөрлөж хамтлагаараа амьдрахын зэрэгцээ амьтдын арьсаар дулаан хувцас хийж өмсөх болов. Дунд палеолитийн үед эртний хүмүүс цахиур цахих, модны өрөлтийн аргаар гал гаргаж сурсан нь энэ үеийн хүний хөгжилд маш чухал түлхэц болжээ. Галыг зохиомлоор гаргаснаар уураг, өөх тус илтгэхдээ том амьтдын махыг болгон идэх болж энэ нь хүний бие бэлтэр болоод тархины хөгжилд томоохон өөрчлөлтийг авчирсан байна. Тархин гаднаас авч буй хоол тэжээл энергийн 20%-ийг дангаараа ашигладаг бөгөөд хоол тэжээлийг болгож идэх нь энэхүү энергийг шууд авахд ихээхэн ач холбогдолтой байлаа. Палеолитийн дунд үеийг дэлхийн түүхэнд анх олдсон газрынхаа нэрээр нэрлэгдсэн Неандерталчуудын үе хэмээн үздэг. Энэхүү хүний төрөл зүйл нь Европ болон баруун хойд Азид тархсан байна. Дундаж өндөртэй бадируун чирэг биетэй Неандерталын тархины хэмжээ өмнөх доод палеолитийн үеийн хүмүүсээс 400 см3-ээр илүү болсон нь орчин үеийн хүний тархи болон бие бэлтэртэй ихээхэн төхөө болжээ. Тухайн үед тэдний дунд хүйсээр хөлмөрлөх ялгаа эрчимтэй бий болж үр хүүхдээ асрах, ургамлын үр үндэс түүх зэрэг гэр зуурын ажил эрхэлж байсан эмэгтэйчүүдэд гал голомтоо сахих шинэ үүрэг нэмэгдсэн байна. Мөн Неандерталчууд хүний оршуулдаг байсан нь Узбек улсын Тишик тааш хэмээх агуйд хийсэн баталгаар тогтоожээ. Нас барагстай оршуулдаг болсон нь тэдний оюун санаа нь шүтлгийн төсөөлөл үүсэн бий болсныг харуулдаг. Урд нь нэг чулууг нөгөөгөөр зохиж хагчих аргаар зэвсэг хийдэг байсан бол энэ үед чулууг цулах шинэ арга барил бий болсон. Энэ үеийн чулуун зэвсэг хийх аргуудаас хоёр аргаар Монгол нутагт эртний хүмүүс чулуун багад зэвсгээ голчлон хийдэг байжээ. Үүнд дугуй хэлбэрийн үлдэж чулуунаас цуулан авсан залтсны хажуу ирмэгийг эрчгэр шүт хэлбэрийн ир гарган зэвсэг хийх шүтлэг мөслийн арга. Мөн гонцгой зөөн хэлбэрийн чулууны эргэн тойрныг нь төв рүү чиглүүлэн цуулж засны дараа түүний урт өргөн хажуу талаас 100 урт болон урт утар ялтас цуулж авах геологийн арга нь өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан хүмүүсийн чулуун зэвсэг хийх үндсэн аргууд байна. Монгол нутаг дахь дунд палеолитийн үед холбогдох хамгийн эртний олдвор бүхий суурин нь Баян Улгийн аймгийн Алтан цогц сумын нутаг олон нуур, Ховд аймгийн Алтай сумын нутагт орших барлагын гол юм. Левалван үйлдвэрлэлийн аргаар цуулалт хийгдсэн чулуун зэвсгийн зүйлс Баян Онгор аймгийн Богд сумын орог нуурын орчмоос олдсон бол бусдын үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн олдврууд Өвөрангай аймгийн Хар хорин сумын нутаг дахь орхны хөндийгөөс олджээ. Мөн энэ үед холбогдох олон дурсгал олдсноос Ховд аймгийн Манхан сумын хойд цэнхний гол, Өвөрангай аймгийн Богд сумын нутаг Арц богд, Хинтийн аймгийн Батчирээч сумын Аргашаан хад, Өмнөгов аймгийн Хамбогд сумын Оцсон манд зэргийг гол болгон дурдж болно.
Дунд палеолитийн үед эртний хүмүүс төрөл зүйл зориулалтаар олон тооны зэвсэг хийх болсон ба үндсэн зэвсэг нь гурвалжин мис, хянгар, чулууг хоёр талаас нь ээлжлэн зохиж хагалж бэлтгэсэн бифас зэрэг байжээ. Үлдэс чулуунаас өргөн залтас цуулан авч түүний ир ирмэгийг нь дахин засаж гурвалжин мис хянгарыг бэлтгэн. Хурц ирмэгтэй гурвалжин мисийг хутганы зориулалтаар нимгэн мисийг мод ясанд суулгаж жад маягаар хянгарыг арьс ширх усах мод ясан идэл хийхэд голчлон ашиглаж байна.